Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй өөртөө итгэх итгэл өөрийгөө нээн илрүүлж, бусдад өөрийгөө зөвөр илэрхийлэх сэтгэл зүй хүний хөгжлийг хослуулан мэдлэг олгох зорилгоор бие хэмбэ хүний хөгжлийн лекц боллоо. Тус лекцэнд ерөнхий боловсролын сургуулиудын 5-аас 8 дугаар ангийн нийт 24 хүүхэд оролцлоо. Яг өөрийгөө би хинбэ гэдгийг мэдхийн тулд би энэ сургалтанд суусан байгаа. Тэгээд яг энэ сургалтанд суусны дараа нэг сэтгэл санаанд тийг сонин мэдрэмж төрөх юм уу те. Жохон гонигтай болсон. Сая ингээд яг ингээ өөрийгөө танин мэдэх гэсэн чинь ингээд эхлээд өөрийгөө мэдсэн чинь жохон сонин болоод бүр ингээ уйлах гаж байгаа юм шиг. Тэгээд арай ч үгэж төвчээд гайгүй болсон чинь манай нэг дүү бас сууж авахгүй юм. Тэгээд дүүгээ бас сонссон чинь бүр нэг сонин болоод явцсан. Бүр уйлаад бүр сэтгэлээ готлоо уйлмар санагдаад ер нь бол энэ сургалт амар таалагдчихэв. За энэ сургалтанд бол би өөрөө сонирхож л ирсэн. Яагаад гэвэл одоо тэгвэл бидний өсвөр насны хүмүүс одоо ямар ихтэй сэтгэл дотроо тийм шаналлтай явдгийг одооны ээж аавууд те мэдэхгүй болохоор одоо энэ сууж яг өөрийгөө ямар учраар ингээ ээж автаа тайлбарлаж те өөрийнхөө сэтгэлийг нээх вэ гэдэг үүднээс энд бол ярилцах гэж ирсэн. За тэгээд энд бол хүний дотоод зан чанараа мэдэж тэгээд өөрийнхөө яг хинбэ гэдгийг олохыг зорж бол ирсэн. Тэгээд энд бол одоо дөнгөж эхэлж байгаа ч гэсэн маш их юм мэдэж авч байна. Өөрийнхөө одоо өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг өөрөө яаж цэгнэх вэ? Одоо бид нэр яг юу яах гэж амьдарч байгаа юм бэ гэдгийг бол эндээс мэдрэх гэж бол хүсэж байна. Одоо баг ер нь бол эхлэхдээ л баг хүний зүрх доторхыг баг салгалуулчихж байна. Ярилцсан байдгүй амар ганцаарддаг. Тэгээд өчтөрөөр аавтаа хэлсэн чинь ямиг ээж битгүү чамд ямар ч хэсэг хэрэг болох юм ярих ах маргааш найзтайгаа очиод үзээрэй гэхээр хүрээд ирсэн. Тэгээд хамгийн ихэнд бодогдсон зүйл байвал намайг ойлгож чадхаар л тэгээд санагдсан. Тэгээд тэр талаараа бас илүү өгөөжтэй магадгүй. Доктортой бос байдаг эцэгчүүд тэрийг ойлгохгүй байнга уурладаг. Би наад насаа чинь даваад өнгөрсөн биш дайраад өнгөрсөн гээл. Тэгэл одоо наад сан жижиг юм дээр уурлангууд маш их загиндаг. Тэгэл дотроо л өөртөө хэлдэг амар ойлгохгүй нэ гэж. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал тогтворгүй хүнд байгааг сэтгэл зүйч Батболор хэлж байлаа. Тэрээр өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн талаар цор ганц мэдээлэл дамжуулаад зогсохгүй, тухайн хүүхэдтэй ойлголцож, урам зориг өгч, шаардлагатай зүйлсээр дамжуулан сэтгэл зүйн байдлыг нь мэдрэх нь чухал байдгийг онцолж байлаа. За яг миний хувьд бол ер нь бол нэг сургалт гэдэг зүйлийг орохдоо зүгээр нэг хүүхдүүдэд мэдээлэл дамжуулахыг хүсдэггүй. Мэдээлэл дамжуулах юм бол хүрсэн хүн болгон мэдсэн мэдээлэлээ дамжуулчих болно. Яг энэ сургалтанд сууснараа хүүхдийн сэтгэл гэдэг зүйл засраад урам аваад, итгэл хүч аваад цаашаа энэ амьдралд аягүй тийм амьдрах эрч хүчтэй болох нь надад чухал байдаг. Тийм учраас зайлшгүй сэтгэл заслыг хамт авч явж ийж сургалт гэдэг зүйлийн үр дүн гарч ирдэг. Палмастер сонгуулад нэг хүүхдийн сонгосон өнгөөр нь би хүүхдийн сэтгэл зүйг шинждэг хүн байхгүй юу. Тэгэхээр тэр нэг сонгосон өнгнөөсөө хамаарат хүүхдийн сэтгэл зүй жоохон хүнд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүнд хүүхдүүдийг нь дараа надтай уулзахаар нь өнөөдрийн хичээл дээрээ сэтгэл заслаа явсны дараа цаашаа юу хийх вэ гэдэг зөвлөгөөг өгөх гэж хүүхдүүдэд авч үлдчихэж байгаа гэсэн үг. Сэтгэл зүйн байдал маш хүнд байгаа. Тэгэхээр ер нь бол ирж байгаа хүүхдүүдийн 10 хүүхэд тутмын за нэг 7 амиа орлого сэтэл авчихсан. За дээрэс нь ээж аавын халамж хайр нэлээд тутмаг учраас бас ижил хүснээ сонирхох мэдрэмж дамгаалчихсан. За дээрэс нь ээж аавтайгаа ойлголцож чадхаа болсон, зүрх сэтгэлийн сэтгэлийн хүнд дэлгэж чадхаа болчихсон. Дээрэс нь нэг бие бинийгээ гадуурхах бас хүч хэрэглэх асуудлууд. За дээрэс нь зөв зэгцтэй амьдралын тэр дадал гэдэг зүйл байхгүй учраас зэгцгүй учраас маш их бэлгийн харилцаанд орж ийн эдгээр асуудлууд маш хүнд байгаа л да. Тэгэхээр энэ асуудлууд дээр зүрх сэтгэлээ зориулаад яг манай төв Эрдэнэ хоттой 2 жил гарan үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа. Нийгэм дунд өөрөө хүн хөгжиж идэг. Хүн хүнээсээ дандаа суралцж идэг. Зөвхөн гэр бүлийн хүрээндээс нийгэмээс нийгэм гэдэг дотор ч хутгуун дотор өөрөө анги танхим багш, сургууль, соёл, бусад соёлын үйлчилгээнүүд бүгд багтаа явж байгаа. Тэгэхээр энэ үйлчилгээнээс тодорхой хэмжээгээр гэртээ байдаг юм байж байгаа гэсэн хүүхдүүд маань сэтгэл зүйн хувьд бас магадгүй хөгжихөөсөө жоохон тодорхой хэмжээгээр хойш нь татсан шүү дээ. Нугаадах байх. Тэгэхээр
сэтгэл зүйн засалтай нь хамттна. Ингэж одоо сургалтыг нь явуулаад одоо шууд хичээл гэдэг юм уу шууд танхимд нь суулгаад ингээд ярихаасаа илүү эхлээд хүндүүн чиглэсэн зүрх сэтгэл рүү чиглэсэн тийм сургалт арга хэмжээнүүд ингээд хослол маягаар явуулаад ирэх юм бол хүүхдүүдэд маань бас илүү үр дүнтэй байхаа л гэдэг бодлын үүднээс ерөнхийдөө сэтгэл зүйн засал ийм юугаар эхэлж байгаа. Тий. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал харьцангуй тогтворгүй байдаг. Хэрэв ийм насны хүүхэдтэй бол хүүхэдтэйгээ найз шиг ярилцахыг сэтгэл зүйч Батболор зөвлөж байна.